Монгол улсад жил бүр 80,000 орчим ажлын байр, шинэ хүсэл мөрөөдөл, ирээдүйн амжилтын эзнийг хайж байдаг. Гэхдээ зөвхөн мэдлэг ур чадвар, хүсэл тэмүүллээрээ ялгарч чадсан нь тэрхүү гайхалтай аяллаа тасалбарын эзэн болдог. Централ телевиз ажлын ярилцлага гэж яг юу болдгийг боддоор харуулах The Job Interview reality show нэвтрүүлгийг Монголд анх удаа нэвтрүүлэх гэж байна. Өнөөдөр 4 кандидаттай. Энд дээр алдсан болов эсвэл төгссөн болов. Сонирхолтой энд юу сурсан бол та асууя да. Баскетбол спорт гэж шүү. Бэн. За ойлголоо. Таны ярилцлагын цаг болсон байна. Та энэ хаалгаар ярилцлаганд ороорой. Амжилтсаа. Ямар холуулаа сууж байна. Яагаад бид нар чамааг авах хэрэгтэй вэ? Олон төрлийн соёл, боловсрол харьцаатай байж магадгүй. Брэнд дээр нь хэр судалж ирсэн бэ? Брэнд бол ерөөсөө судлаагүй юм байна тийм үү? ERP гэх юм бол санхүүтэй, хүний нөөцтэй энэ төр гэл байгаа шүү дээ, тий. Тэгээ нэгэн тайхгүйс яа надруу золоод байна. Ярилцлагыг ширүүн болчих шиг байна. Яг үнэ гэхэд муухай орчинд байвал яг үйлчлдэг байхгүй. Гэтэ нойлд орж байгаа. Зөөлөн юм болов. Гэтэ үнэхтлэн амар хатаах хэрэгтэй. За $48,000. Гүнзгий амсаач нэг. Аха. Энэ ажлын байр нь тэнцэхгүй л байх таа гэж бодож байна. Бодит ярилцлага, бодит боломж. The Job Interview reality show нэвтрүүлгийг Нэм гараг бүрийн 19 цагаас хүлээн авч үзээрэй.